Ухаалаг засаг төслийн хүрээнд төрийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог дэмжих, төрийн мэдээллийн технологийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн өгөгдөл мэдээллийн нээлттэй орчныг бий болгох зорилт дэвшүүлжээ. Төслийн дүнд төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод нээлттэй болж, байгууллага хоорондын ажлын уялдаа, холбоо сайжирч, төрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох боломж бүрднэ гэж тайлбарлав. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд их өгөгдөл, нээлттэй мэдээллийг хэрэглээнд нэвтрүүлснээр цаг хугацаа хөрөнгийг асар ихээр хэмжснээс гадна салбар болон салбар хоорондын хөгжлийн бодлого, төлөвлөлт, үр хөтөлбөрийг нэмэгдүүлж эдийн засгийн өгөөжөө өсгөж чадсан байна. Энэ жил Улаанбаатар хотод төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулж төрийн 204 үйлчилгээг иргэдэд хүргэж эхэлсэн бөгөөд цаашид мэдээллийн технологийн дэвшлиг ашиглан тос төвөөр хүргэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэдгийг засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдгдсэн юм а. 2015 оны байдлаар 100 хүнд ногдох өөрийн телефоны тоо 165 буюу 3 сая гаруй хүн амтай манай улсын өөрийн телефон хэрэглэгчдийн тоо 4 сая 971 мянга, интернетийн байнгын хэрэглэгчдийн тоо 1 сая төрж иргэд мэдээлэл технологийн дэвшлиг амьдралдаа байнга ашиглах боломж нэмэгдэж байгааг онцолсон юм. Чуулганы хүрээнд бүртгэл статистикийн нээлттэй өгөгдлийн өнөөгийн байдал, хотын дэд бүтцийн төлөвлөлтөд их өгөгдлийг ашиглах нь, бүгд найрамдах Солонгос улсын практик дурслах, эрүүл мэндийн их өгөгдөл сэдвүүдээр илтгэл хилцүүлэхээс гадна нээлттэй өгөгдөл, их өгөгдөл хилцүүлгийг зохион байгуулсан юм а.